Эрхэм үзэгч та бүдийнхээ энэ өдрийн мэндийг айлтгая. Гүндүүгээр нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарыг эрхэм үзэгч та бүхэндээ төлөвлөж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хамарт Өмнө Говь аймгийн Булган сумын харайтх Монгол улсын начин Вигзийн Мижицүр морилон саатаад байна. За начин даргаан давтаа сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Сайхан. За бэлтгэл сургууль сайн байна уу? Сайн байна. Ажил нь сайн байна. Сайн байна. За өнөө үлчтөө өвлийн ихэнх сар гарангуудаа сүрхий зочир хүүдэрч явах чи. Харин тийм байна. Өвөл хүүдийг эхлэгч сайн гэдэг үстэй тий. Тийм үү? Тийм. Тэгж сонсож байсан. Тэгвэл одоо сайхан л өвөл эхэлж байгаа юм байна тийм ээ. Өнөөдөр ч бас тэгээ хүүтрэхээр одоо төвчрээ ихсэж юм. Төвчрээд алхаж ирлээ гэж нэлээд дааруу сая. Харин тэглээ. Таксид явжсэн төвчрээ явах шинжиг болохоор алхаад тэгээд өөрсдөө цагтаа л ирлээ. Тэглээ. За, юуны түрүүнд бас ардын хувьсгалынхаа 101 жилийн одоо их сайхан том ом баяр наадамд 5-5 шүүгүрч Монгол улсын начин гэдэг хэрхэм сайхан цолны усгаар алхаж энэ сайхан цолонд хүрсэнд нийт үзэгчдийнхээ өмнөөс халуун баяр хүргье. За баярлалаа. Тэгээд улсынхаа их баяр наадамд одоо олон жил барилдаж иж хүсүүлсэн бас хүн болгоны аваад чадаад байдаг улсын цол юмыг сайхан өндөр цолонд хүрсэндээ бас баяртай байгаа. Нутгийн олон их л баяртай байсан байлгүй дээ одоо шинэ начин үл гэдэж байгаа тийм ээ. Ихэр начин төрлөө өмнгийн говьос. Тий, нутгийн олон баяртай. Би ч яг баярлж байгаа. Зарим хүмүүс бол надаас илүү л бас баярлдаг юм байлээ тэр үед. Тэр нь бас их сайхан санагдав. За, Өмнө Говь аймгийн Булган сум гэдэг одоо ямар хоо байгаль газар зүүн онцлогтой хүн ардын аж амьдрал ямар хөө сайхан нутаг байдгүй аймгийнхаа ер нь аль талаар нь одоо байдаг сум бэ? Ер нь нутгийн ардынхаа аж амьдралын тухай сайхан дурсаач. Манай Булган сум аймгаас хойд зүгт идэх өөрөнгөө богд сумтай залгаа. Тэгээд зундаа их хална өвөлдөө нилээ хүйтэн цас их орно, цас их орохороо шуурна. Тэгээ нөгөө айлын хашаа пим юм байдаг сумын төв. Тэнтэйг чоцууртал нь ингээ шуурцсан. Яа. 100 хүүхдүүд нь өвөл нөгөө төхөд дээр гүүгээл ингээд хашааны дээгүүр даваал цасаараа дамжаал тэгээл явж идэг. Тэгээд ногоо тарин зун. Зун ногоо тарин булганы помидор гэдэг байдаг ш тагаатар. Булганы помидор бүх төрлийн ногоо тарин тийм л газар байдий. Ус сайтай. Сайхан тийм цэвэр аршаантай тэр голынхоо усаар ногоогоо тарьж аж амьдралаа авч явцгаадаг. Тийм л сайхан хөдөлмөрчл усууд үйд. Говь нутагт задгаа ус гэдэг чинь одоо ховор маш чухал юм шүү дээ тийм ээ. Сайтай. Аавын тань хувьд одоо аав ээж чинь сайхан малчин усууд болтой юм билээ. Аав чинь бас сумын алдар туяач хүн гэв. Ер нь аав ээжийн тухай сайхан яриач. Тий, манай аав ээж малчин усууд. Манай аав бол намайг баг байхаас эхлээл морь үйдэг л тийм л хүн байсан. Би дагаал морь малтан туслал 4 настайдаа морь унд сурч ирсэн. Жингэмэрэг 5 настайдаа хордны морь унаал. Тэгэл явж ирсэн. Яг л өдөөний хүүхдүүд яаж өсдгөө тэрний адилаар өсвөл баг нас гэхээр л нөгөө морь үйжсэн морь малны тухай л хамгийн сайхан дурсан ч тэрүүгээрээ л хүмүүжиж байгаа юм чинь. Наадамд одоо шиг ашиж явахгүй морьдоо хөдлөөл явна. Тэгэл морь манч хоноол аавтайгаа хамт явж байхад бороо орно, нар хална, янз бүр юм болно шүү дээ. Тэг машин дээр байхгүй хөдөөл унж. Эмээлийн нөмөртөл унтдаг байсан шүү дээ, тий. Тохмоод ивсэл. Дээлийн нөмрөл тэгэл эмээлийн шоолгод байл. Эмээлийн нөмөрт морины хөлс өнөртэй л тэгэл унтаал. Сайхан шүү тийм ээ. Сайхан. Тэр үеийн наадам гоё байдаг байсан. Их олон морьтнууд урдуур хойгоор цуугаал. Наадам зорж яваа улсад харах, тэдэнтэй цог дөрөв харшуулж явах тийм ээ. Тэрэн шиг сайхан юм ер нь хүүхэд наснд байгаагүй шүү. Одоо тэрүүгээрээ л бодох баг насны дурсамжаас бас нэлээд сайхан л бодогдож байдیں۔ Тэрийгэ бодглохлоор. Наадамд очиод айраг маригдчих бол айраг уух юм бол бүр сайхан. Тэгэл ямарт наадамд очисон нөгөө наадмаа хүлээдэг наадамдаа яв. Наадмынхаа л нөгөө тухайл бодож л хүүхэд насаа л ер нь өнгөрөөсөн байт шүү дээ. Хүүхэд насны санаанаас гардгүй сайхан наадам гэвэл одоо ямар наадам байх вэ? Анх ер нь ханахын наадамд айраг амсчих. Би яг нэг
айхтар сайн бол ундаг байсан. Гэтэ жижиг сажиг наадамд бол бас айрыг уучдаг л байсан. Аа. Манай дүү яг доотлын дүү нэлээд сайн ундаг. Сомомын наадамд бас айрыг мариг уучдаг. Тийм байсан. Аа. Би болохоор яг туслал мөрмөл нээж хийлцээл сүүл рүүгээ тиймэрхүү болсон. Өөрөө нас нэг яг хайхтар морид зориулагдсан бол биш л байж тийм дээ. биш. Би томтой байсан бахал та. Тийм би томтой. Автагаа хамт сумынхаа наадамд очиж мориор очиж барилдаад төрүүлчихэд одоо сумын зан цолоо буцаж явхад аав маань одоо айл амтны хүмүүст замаараа айл гэсээ төрүү бүхтэй цуг явнаа гэж ярьж исэн гээд нэг хэвлэлд нэг юм ярилцлага өгсөн байна лээ. Тэгээ тэр одоо хэдэн оны наадам юм бэ? Тэгээд сумынхаа наадамд одоо анх төрүүлж байсан тэр автагаа явж байсан тэр сайхан үеийн дур самжаад илгүүл. Тий 2008 онд би одоо яг 20 настай байсан. Нэгдүгээр курсээ төгсөөд очиод сумын цол аавна гэж очиод төрүүлж чадаагүй маа. Сумын наадам эдэдэн наадамд очиод чадаагүй. 3 дахь тонч мунаал унцдаг байсан. Унчаад байсан. Тэгээд дараа жил нь бас өөрийнхөө хэмжээнд бас гайгүй бэлтгэл хийж жагаад очиод сумынхаа наадамд анх наадмын бэлтгэлд гараад бас нэрээ. За хаана гарах вэ? Сумынхаа тэр халгайт яваа гэд байд юм аа. Тэн дээр анх наадмын бэлтгэлд гарч үзэж байгаа. Сумын ах манай нутгийн сумын ачин манай булганы сумын нэг хэдэн хүүхдүүдтэй хамт бэлтгэл гаргаад 2 гэр бариад тэр боломжоор тэнд гараа. Тэгээ нэлээд сайн сумын ахтай бэлтгэл гарч үзэж байгаа. Тэгээ сумын ахтайгаа танилцаад сумынх нэг 7 хоногийн өмнө одоо тэгээ гэртээ харж амарцааж тэгээ ирээ барилд гिचээд явцсан байхгүй. Тэгээ гэртээ харж явж байгаад тэр моциклгүй байсан юм. Ямар ч зүйл мориор явж байсан автаа хамт. 50-60 км газар талдаа. Бас өөрхөн зайт. Тэгээ болохоор нэг жороомор байсан миний нэртэй нэг жороомор. Тэрийг өнө. Би болохоор нэг соёолон уйдаг нэг үрээ явнаад. Тэгээ сумынхаа наадамд явчихлаа. Сумынхаа наадамд урд оройн очиж хончоод. Тэгээд эхний өдөр нь 2-ын даванд бас нэг тэр үедээ л нилээн гайгүй нэг богдын нэг сумын зантай тааруулчдیں۔ Намайг. Одоо тэр үедээ бол надаар л нөгөөдхийг л давуулах гэж л тааруулсан шиг. Би одоо яагаад энэ намайг тааруулчих юм бол гэж бодсон хэрнэлээ гэл ямар ч нэг давс. Тэгээ маргааш нь нэг юм барилцаар бол төрүүлдэг юм аа. Тэгэл тэр үедээ сумын зан гэдэг чинь бас л бодож байсан цол байсан юм чинь тэгээ сайхан сэтгэл өндөр наадмаас уцаж ирсэн. Тэгээ автагаа буцаад нэг айлд очсон чинь сумын наадамд хэн төрүүлв гэлээ гэж. Намайг төрүүлсэng санахгүй байгаа шүү дээ тэр чинь. Төрөө хөхтэй хамт явж байна гэл аав тэгэл гэртээ харж ирсэн. Сайхан байсан бах та автагаа тэгээд буцаж явах чинь. Тэр үедээ сайхан л байгаа. Тэгээд одоо бодохоор бүр сайхан тийм мориор явж сумандаа төрүүлж исэн гэхээр бас дээр үеийн хүмүүс шиг бас хуучин маягийн шиг. Сайхан. Одоо энэ үндэсний биеийн тамирт энэ гончиг дамбгард Шинбаатар начин гэдэг одоо энэ улсын салтнуудтай нэг анги гэдэг үлүүд ханар чинь. Тий. Шинбаатар начин гончиг дамбгард одоо нөгөө нэм сайхан дорнод. Шукран нэм. Тий, шукран нэм сайхан. Бид нар нэг анги төгсчихсэн 10 онд. Тэгээ одоо ангийнхантайгаа сайхан. Одоо ангийнхнаас 3 дахь улсын султан болж байна. Үндэсний биеийн тамирын дэд сургууль сурж байхад одоо яг бүхэн эрдэм голчлон заасан хүн хэм бэ? Та нар одоо нэг ангид бас ингээд улсын султан 2 3 улсын гард хүртэл төрцөн явж гин гэдэг чинь бас өрсөлдөө нэлийн чанга байсан баг тухайн үедээ. Яг гоо би нэг үеэлийнхээ одоо аймгийн начин хос хоёр гэд манай үеэл залуу байт. Тэр үедэр нэг дор амьдардаг. Тэгээ бэлтгэлээ бас хамт явдаг. Бас хөөрхөн нэгэнтэйгээ нэг өрсөлдөх маягтай сайн хийдэг бэлтгэл. Нэлээ сайн. Анх нэг бэлтгэл хийж үзээгүй хүмүүс чинь тэгэл бэлтгэл хийгээл их ачаал авахаар бас ингээл явж чадгаа байтлаа ингээл яаш ингээл ууларна. Одоо бараг мөөжөрч байгаа ч юм уу яаж гам бүр ингээл их бэлтгэл хийхэр чинь бас дасаагүй би бол бас тэгдэм билээ. Тэгээ сүүлрээ дасж ирээ. Тийм болтлоо бэлтгэл хийдэг гэсэн өөрийгөө юмж. Тэгээ сүүлрүүгээ сэрэтэр багшдэр манай нэг ах аваачаад яг багш болгоо. Сэрэтэр багшдэрээ Төв аймгийнхантай нэлээд хамт бэлтгэл хийсэн. Багшийн дэд дээр. Тэгэд багшийн дэд дээр нөгөө Төв аймгийнхныг хийлэгдэх гэсэн. Сэрэтэр багш. Багшийн дэдийн багш нь байсан.
Бактериотер өгчдөрөө нэлийн бэлтгэл хийгээд тэгээ сүүлд элбэг өгчдөр нэлийн бэлтгэл хийсэн тий. Хотод ирээд бол тим 2 өгчдөр л очиж бэлтгэл хийчихсэн. Энэ хугацаанд тэгээ нутгийн анхнаар бас нэлийн өмөр нөөлөг болох уу одоо танаас умаас чинь гэтэл одоо сумьяа начингаа сайхан аралтай начин байна тийм ээ. Тий, нутгийн анхнаар сумьяа ах маань бол одоо намайг яг энэ улсын цол хүртэл ингээд ерөнхийдөө тегинг гээд замын маань зааж өгсөн гэж боддог юм аа. Ер нь бол би 2008 онд танилцаал тэгэл тэрнээс хойш 12 онд аймгийн начин болсон. Тэгээ цалин мөнгөч байхгүй нэг амьдралаа бодох уу яах уу болох уу яах уу гэсэн чил за миний дүү нэг жил тестчих гэдэг намайг нэг жил тестээ бэлтгэл хийж. Тэгээ би яг нэг жил сумьяахтайгаа хамт өглөө эрт очиж зарайд хийдэг өдөр нь бэлтгэл хийдэг 2 бэлтгэл яс хийдэг гэсэн. Одоо энэ аймгийн зам анх 2 гэ манай нутгийн залуу бид 3. Тэгээ минь дүү нэг жил тестчих. Би тэгээ яг нэг жил бэлтгэл хийгээ тэгэл 13 онд аймаг харслан болоо. Тэгэл яг сумьяах маань тэр үед яг яах юм бэ? Мэдэрчил байсан юм шиг. Бидрээс ах замын тоолцсон юм болохоор боломж байгааг харж ирсэн тий. Аахын дэ нэг жил тестчихээ л гэлчихсэн. Нэг 2 жил тестчих гэлчихсэн. Тэр үед тэгэл одоо 2 маань улсын цол авцсан Дарханбат аймаг харслан болцсон байсан. Тэгэл араас нь намайг л гарч ирэх нь л гэж л бас мэдэрчил байсан юм шиг. Тэгэл тэр үед одоо амьдралаа бодъё гэж яваад өгсөн бол юм улсын цолмонтой л юм улсын цолмонтой. Би ч болсон уу юу болсон л байх бах тий. Яг тэр үед чинь би бас нөгөө сүлд спорт хороонд орно гэдэг. 2012 он аймгийн начин болсныхон дараахан шүүхийн шийдвэрийн сургалтанд суугаад 20 ангид хянагч хийж үзлээ 2 сар. 24-48 гар. Тэгээ явандаа тэр сүлд спорт хороонд орчих юм бодвол ер нь бол бүхийн төлөө л тэгж явж байгаа шүү дээ. Тэгэл тэгсэн чи ерөөсөө бэлтгэлж хийж болдгоо бай. Нойргоо хончоод очоо бэлтгэл хийсэн чинь хүн даахгүй бүтээмжгүй тийм болчоо болдгоо. Тэгээд тэр ажлаа 2 сар хийгээд болоод тэгээ болоод бэлтгэлээ хийсэн чи яг болсон юм шиг үлээ. Тэрийг хийжсэн бол тэгээд амжилт гаргахааргүй байсан юм шиг санагдтыг одоо бодож байгаа. Тэр газар одоо хянагч хийх ямар байсан бэ? Ер нь тэр нэг хоригдож байгаа хүмүүс нь л тэгдэг байсан шүү дээ. Та одоо ийм газар хянагч хийж байснаас зүгээр цэвэрхэн хамгаалтын албанд ажиллавал зүгээр шүү дээ. Та бол энд байх хэрэггүй хүн шүү дээ гэдэгтэй шүү дээ. Барилддаг болохоор ч тийм барилддаг болохоор л тэгж хэлсэн юм шиг. Гэхдээ яг хуу тэнд ажиллаж байгаа зөндөө хүмүүс насаараа ажиллаж байгаа хүмүүс байгаа л да. Ер нь яг хуу төрийн алба шүү дээ тий. Ер нь одоо анх яг бүх рүү ингэж дорлох болсон шалтгаан ер нь юу вэ? Танайхнаас ер нь барилддаг ноцолддог улсууд ер нь хэр байдгүй бүгд их улсууд цолтой. Бүгд их улсууд манай ээжийн тал өөр хангай богд сумын улсууд байдیں۔ Нэлээд том биетэй одоо энэ нөгөө лиг тоглож байгаа намжаа гэд байдаг штеп. Тэр мөр чинь манай үеэлүүд байхгүй. Тэдний аамаа бол надаас өндөр нэлээд өндөр нуруулаг улсууд манай ээжийн дүүнэр. Тэнд л 8-гийн начин цолтой бас бөхөөрөө хөөсөн бол бас аймгийн арслан болчоор хэмжээний тийм улсууд байсан. 2-3 ах нь. Ээжийн талд удамтай. Аавын талд болохоор яг хоо хөдөөний сайхан улсууд нэг овоон төрүүлсэн улсууд байдаг. Би яг багасаа тийм бүх уулын илгсэн тийм юутай л байсан юм шиг. Овооны наадам нэг 4-5 настай дагуулад очсон юм байна л да. За. Тэгсэн чинь бүх үзчихэд би том болоод бүх болон Монгол гутлын өмсөд боо баслагын цацаад шаачин л тэгж ярьж байсан л гэсэн. Тэрийг л одоо яриад миний багасаа бүх болох байсан юм аа. Бүх болох байсан юм шиг байгаа маа. Тэгэл багасаа тэгж ярьдаг байсан. Тэгэл тэр цаанаасаа л тийм нөгөө зөнгөөрөл тийм бүх болно л гэж боддог байсан. Сөнтэй л байж тийм ээ. Сони юм шиг тийм ээ. Танаа яг гэрийнхнээс одоо өөр барилцсан хоёр нь байгаа юу? Яг манай тэгэр амбул дотор бол байхгүй. Яг манай удмынхан бол ерөнхийдөө л барилдаг носолдог спортын тийм улсууд. 2012 онд одоо Өмнөговь аймагтаа тавд авч аймгийн начин цол авсан байдаг. Тэр хэрн ямар хөө наадам болж исэн бэ?
Тэнд чинь нэлээд бас нээлттэй наадам гэд нэлээд энд тентгийн хүмүүс очсон байсан. Тэгээд би ямарчсан инжилэл цол авахгүй болохгүй гэл. Тэгэл дөрөвд авчаад 5 дээр нөгөө талигааш болдог Батэрдэн ах ба штэ булганы. Тэр ахаараа цол авч ирсэн юм аа. 6 дээр Батбаяр дундгуйн Батбаяртай тунаад. Тэр жил яг бэлтгэл нэг сайнгүй байсан юм аа. Сайн хийж чадаагүй байсан. Тэгээд унжсэн. Батбаярдын ахтайгаа тэгээд ер нь нэлээ дотн бас анхны цол аймгийн цол авч ирсэн болохоор нэлээд дотн өтгсөн. Сайхан начин байлаа да, сайхан ч барилдж байлаа хөрхий. Сайхан барилд нь хүн чанар их сайтай бас их үнтэй энтэж аштайхаа харьцдаг тийм хүн чанар сайтай тийм байх байсан. Тийм бах би айхтар танил дотн биш ч гэсэн хаа нэг бүхэн өргөө мөргөө хаваар явж байгаа л минь мэдхэд их сайхан минь тустай. Сайхан начин шүү те. Нэг эгэлхэн байгаас те. Тий, нэг тийм сайхан илүү дутуу юм байхгүй зүгээр л сайхан биш. Тэгээ ер нь бүхэн өргөөнд яг аманд хэдийнээс гарсан бай. Аманд чинь эхний 1-р курстэй нэг гараагүй хаа. 2-р курсээс гараал тэр нэг сумын зам манд барилдах гал эхлээл нэг юу болдог гэсэн юм а тэр чинь. Сумын занд тоогийн тэгшилх гээд аймаг биш сумын занд биш юм байна. Аймаг цэрэгт барилдах чинь нөгөө нэг эхлээд торгуулын суман гээд эхлээд огтон гээд жоо эрэм доогор залуучуудыг 2 удаа ингэж барилдуулдаг. Тэгээд давсны аймаг цэргийнхээ 256-оор оруулдаг гэсэн байхгүй. 128 ч юм уу. Тэр лугыг тэгшиж оруулдаг гэсэн байхгүй. Тэр нь л ер нь барилж эхэлсэн санагдаад тий. Тэгж явж байгаа бол 2009 оноос л арай нэг сумын занаах шөвгөрч эхлээл аймаг цэрэг мэрэгт нэг гайгүй нөгөө сумын заанууд чинь нэг үүдэнд нь ойчирж ордог байсан байхгүй тэр үед чинь. Шижрээх гэд гарын да шижрээх чинь оруулна. За харж гол арай гайгүй нэг таньдаг болцсны бол за тэр ороорой гэл цаг юм уу 2 цагийн өмнө очивол ойчирлна. Мөхөөргөн аймаг цэрэгт багтчих санаатай тий. Аймаг цэрэг улс аймаг сүүл рүүгээ улс аймагт багтчих санаатай. Тэгэл ойчирлж гол чи хүүдэн байсан чи цаг мага очирлээ ш сумын заанууд чинь ингээл гадаан зогссон хүлээгээл байж. Тэгжэл шижрээх гарч ирээл. За тэр ороорой. Тэр сайн барилдсан сайн барилд тэр ороорой. Тэгсээр бол заримдаа шайгуу дээгүүр орчин. Заримдаа яг нилээн байж байгаа сүүлээр орно. Тийм л итгэсэн. 2009 оноос л гарсан баг. 8-9. Ер нь гайгүй томчуудтай арайны гар зурж нэг ганц нэг унгааж эхэлсэн үе гэвэл 9-10 оноос бол 10 он юм болов. 10 онд нэг аймаг цэрэг мөрөгт 2 давтсан л тэр л байсан юм тийм яваршигсан сумын зан. Тэгээд 11 онд улсын наадам сумын зан нөгөө ойгоор бас 2 даваад сумын зан цолт. 9-10 оноос л арай нэг хүнтэй нэг арай дээр барилт харлуулсан баг. Анх хэнийг хийсэн бэ улсын солдоо? Анх тэр гэрэл тод начин гэд ахыг л тэр улсын наадмын 2-ын даванд хайсан санагдаад байгаа. Энэ Төв аймгийн гэрэл тод начин жуудогийн хүн баг тий. Тэр ахыг л улсын наадмын 2-ын даванд хайчихжээ. Тэр үнийг л анх хайсан баг. Улсын солдоо. Одоо бодоход тэр хүн шиг л байна. Тэр хүн шиг л. Тэгээ 3-ын даванд унжсэн. 2013 онд аймгийнхаа наадамд очиж барилдаж аймгийн арслан зол авсан байдаг. Ер нь анхны төрөөгөө хүртэж байсан тэр наадам ямар болж вэ? Биш тэр жил нөгөө сумынхтай хамт ингээл бэлтгэл хийгээл яасан гэж ярьж байсан шүү дээ. Тэр жил яг ингээл зорьцсон л байсан л та. Зорьцсон говьдоо бэлтгэл гарсан юм аа. Тэр чинь манай аймгийнхаа нэгдэж гараагүй говьдоо гараад бүр нөгөө халуунд бэлтгэл гараад гүрээсээ харын болцсон. Тэгэхээр чинь би жим минь жоохон бага байсан юм аа. Гүрээсээ харын болцол барилддаг юм. Тэгэл тэнд чинь бас ар хангай 2-3 залуу, Төв аймгийн 2-3 залуу энэ төр очсон байсан. Тэгээ 3 давчаад 4 давчаад 5 дээр нөгөө мэд сайхан штэ Төв аймгийн аймгийн арслан чөлөөтэй. Тэрнтэй тундаг. Тэрийг даваад 6 дээр Жавхлан сайхантай тунаад 7 дээр анх 2 гэдэг одоо аймгийн зал Цэрэн нурын анх 2 тэрийг даваад 8 дээр Нямаатай үлдээд. Тэгээд үзүр түрүүнд үлдчихэд би бас ингэж нөгөө найзуудтайгаа аймгийн зам болчлоо.
сайхан цал авчлаа. Том цал. Тэр үе чинь томол цал санагдаж байгаа. Тэгээд том цал авчлаа. Гэртээ очиод гутлаан тайлжаал. Шүл мүл хийлгэж уулна гэл. Тухлаа хэвтэж байлаа. Нөгөө морь мал цоллоно гэл нилээ удтай юм чи үзүүр төрөж уулна. Тэхим чин гэж бодоол байжсэн чил. Хөөе бүх эхэллээ гэл дуудтий. Яаралгүйгэл очсон чи нямаа гарцсан зогсчихвол бүр. Тэгээ бүр нилээ сандарч барилдаж тэгээ ямарсан төрүүлж. Барьц сонгот юм а. Тэгсэн чин миний талаар дараа. Тэгээ нямаагаа дагаад аймаг арслан болчихсон. Үзүүр төрөнд үлдчихсэн хоёр хожмоноос улсын цолны босго зэрэг алхах тийм хөвтөл байжлаа тохоо тийм. Аймгийн арслан цол гэдэг чинь бас л сайхан цол шүү дээ. Бас л залуучууд хүрэх гэж тэр цолонд хүрэх гэж бас нилээ үздэг шүү ер нь тийм ээ. Тийм, аймгийн арслан цолонд одоо ингээл бөхөр барилж байгаа хүн болгон бас аймгийн арслан болчихгүй байгаа шүү дээ хараад байхад. Нилээн л одоо уламж чанга болоод байгаа шүү дээ аймгийн арслан. Сайн залуучууд аймгийн арслан болохгүй. Аймгийн арслан цолыг бол бас гайгүй сайхан юуг авцсан. Тонож голдоо барилдаа эвтэйгэн тийм ээ. Эвтэйгэн нэг бас нэг зовхгүй ч гэх юм. Аймгийн начин болчоод дараа жил аймгийн арслан болчихж байгаа ч тэгээ аймгийн арслан цолыг бол сайхан. Аймгийнхаа дэвжээнд очихоор л би ч л ээлтэй дэвжээдэй л гэж бодоод аймгийнхаа наадамд барилсан ч дэвжээндээ сайхан сүсэглээл идэв шүү дээ. Тэгээ ээлтэй дэвжээдэй л гэж. Тэгээ 15 онд дахиж аймгийнхаа баяр наадамд төрүүлээд хурц арслан болсон байдаг шүү дээ. Тэ 13 онд аймгийн арслан болчоод би 14 онд нэг эрэм нэг бага юм шиг санагдаад байсан. Гаргалаар хамгийн доолд зогсон. Тэгээл эрэм аймаг цэрэг мэрэгт ч гэсэн эрэм бага санагдаад үзүүрээ эрэм нэмчих юмсан гэдээ бодоол. 14 онд ч нэг нээлттэй наадам болоод их улсын олон цолтонгод очиод болоогүй юм. Тэгээд 15 онд ямар ч гэсэн тэр үеэс яг нэг хаалтай наадам гээд гарч эхэлсэн. Яг нэг тэгээд зөвхөн өмнө говийн барилдаа. Тэгээд за ямар ч сан Яринбэ нэмэд нэг үзүүрийн жилтгой чимэг нэмчиндээ л гэж бодож барилдсан. Тэгээд сайхан барилдал 5 дээр 78 гээд залуу аваад 6 дээр шинэ отхон чулуун гээд залуу. 7 дээр амар амгалан, 8 дээр өндөр амгалан баатар том. Тэр маань аймгийн зан залт. Тэрнтэйгэн тэгэл сайхан барилдал хурц арслан болж ирсэн. Хурц арслан болсон ч өөстөө мянган амтны дээр гарсан. Нөхөр дээрээс олон сайхан арслан ах нарын дээр гараад ирж байгаа. Эрэм суугаас. Тэр дор байсан хүн чинь. Эрэм ахаал ирсэн чинь аймаг цэрэгт шөөгөрчхийнсэн гэж бодоол эхэлж байгаа. Тэгэл тэр жилийн ямарсан хавар нь л шөөгөрчлөөс. Давхар очих гэж яваад өөрөө барьцсан алдаад унлаа. Өмнөх аймгийн Болгонс Мариа Тух аймгийн урд сарсан бэгцэн мэж сүрэн аймгийн ард цагалтан гэрлэр горов давлаа. За урд сарсан мэж сүрэн аймгийн чин ятам сарын нарын барилтын баруун талаар онцолгоо дан шуудагны барьсан дүрлээд. Өмнөх аймгийн Болгонс Мариа та өмнөх аймгийн мэрэгчлийн хяналтын газар алдар спорт орооны бах аймгийн урд сарсан мэж сүрэн аймгийн чин ятам сүрэнгээр дөрөв давлаа. Торсарсан мэж сүрэн давхар шуудагны барьсан дүрээд эгэн бүрэн толгоогоор мөргөө бариад авсан. Шуудагны барьсан тойруулж хатдах төл цөмрөө төгсөн тэн дээр дагаж чиж мордоод авчихлаа. За өмнөх аймгийн Болгонс Мариа та аймгийн урд сарсан мэж сүрэн аймгийн урд сарсан Бачаргалаар тав шөвгөө наймаж гарлаа. Сан давхар шуудагны барьсан сараар нашиж давхар мордоод мөхийн гүсэж байна. Аймгийн урд сарсан мэж сүрэн аймгийн урд сарсан ган уйгаар 6 дав шөвгийн дээр шилгарч үлдлээ. Алхын сайхан арслангуудын хамгийн дээр гараа зогссон хүн чинь бас нэг жоохон бэлтгэл сургуулаа хийж чамбар болж сайн барилдахгүй бол бас болохгүй тийм ээ. Хамгийн дээр зогсчоод доогуур надад бас муухай. Тэгэхээр ер нь энийг дагаад бас үүрэг хариуцлага чих нэмэгдсэн тэрийгээ дагаа өөрөө ч бас их чармаасан бай таарах нь. Тэгэн тэгээд тэр үед чинь нөгөө яг дараа нь 16 онд чинь бас нэг 1024 бүх барилдана гэдэг. Бас цол бодож л байгаа шүү дээ дараагийнхаа цолыг. Тэгээ 16 оны тэр жил чинь бас бэлтгэл бас боломжоор л хийсэн. Тэгэл аймаг цэрэгт 3 давчаал 4 дээр бас унчаа болдог. Тэгэл тэгж хавар юу нэвлээ дээ. Манай аймгийн нэг нэрмжид барилдаа болсон. Тэрүүгээр одоо
дөрөв дээр нь Довчин Сэмбэ гээд Арслан. Тэр үед аймгийн начин байсан баг. Тэрийг даваад 5 дээр Бачаргал гэ Сүхбаатарын нөгөө Боо Бачаргал биш нөгөө Баа Бачаргал юм уу? Тэр ахыг амлаж таа. 6 дээр ган хуйг манай найз улсын начин ган хуйг. Тэрүүгээрээ даваад тэгээд 4 төлдөө мөнгө авахд очсон. Мөнгө бадрах. Тийм анхны аймаг зэргийн шүүг бол баг тэр баг. Тэгээ ямарсан тэр жилийн шүүгийн 4 төлөвлөлтсөн чинь тэр 16 оны 1024-т бас энэ одоо бүхий холбооны төмөн дэмбэрэл дээр бас улсын цолны тааварт оруулсан байна намайг. Нэг шүлэг бичсэн бай. Аймгийн цалтангуудыг нөгөө улсын цолны тааварт оруулдаг штэ. Тэгсэн чинь миний нэр орцсон бат. Би тэгэхээр бас тэр жил нэрээ яачих юм бол тохиж одоо барилдсан чинь 3 дээр одоо нэг улсын харцах зоригт дотор цэргийн начин мэс тэгээ. Тэрнтэй тунаад нугараад тэгээ авчихсан 3-нд. Амар дунгалд болов. Тэр жил чинь баг. Зоригош орог тэгэхэд одоо анх улсын наадамд барилж үзчихсэн үе нөх та тий. Тэгэл барайл авчих юм бол болвол бас болох бах та гэж бол элэг өсрөө нь гараа хийгээл дутуу орчдөг. Тэгээ нөгөө барцандаа чинь бол дайраал явж исэн чил яг хөдөлгөөнд хараад дунгалдаал тат. Тэгэл унжсэн. Тэгээ тэр аймагта одоо 2 дахь удаага төрүүлж хурцлахтаа үзүүр түрүүнд тэр Амгаланбаатар арслантай яаж барилж исэн бэ? Тэр чи одоо бол бас л Вяр Тинкэ бие хаа гэж атан тэмээ шиг сайхан амт шүү дээ. Тэр чин мундаг амт. Би чин эхлээд нэг шуудагнаас нэг дайраад яваад бүр алсын шуудгийн чулуу авд юм аа. Тэгэж явж гоод алдчихдээ. Тэгээд сүүл рүү гомөр удаашраад амгаа надаас барьц сонгодог байхгүй. Барьц сонгоод мордохт нь би нэг ингээ эргэцсэн чинь яг дээр нь тусчдгийг тэгэл дөрүүлжсэн. Дөрүүлэгт. Нутгийн дэвж аргагүй үйдэг байж тэр наадам төрүүлсэн чи ээж чинь юу гэсэн гэлээ. Би одоо баярлж үзээгүйгээр л баярлалаа гэж хэлжсэн гэлөө. Ээж хөөх юм арслан болоход их баярлсан, хурц арслан болоход их баярлсан гэл тэгж ярьдаг байсан. Одоо ч гэсэн тэгэл улсын цол бас би бас нэг аав ээжигээ амьд дээр нэг улсын цол авчихсан гэж бас нэлээд боддог байсан. Тэгээ аав ээж мэж амьд сэрүүн байгаа дээр энэ сайхан улсын цолд нэгнээд орсондоо бол сайхан сэтгэл санаа дүүрэн би амрах шиг л болт юм шүү дээ. Олон жил улсын цолны төлөө явж бод улсын цол авчихарч сайхан би амрах шиг л болт гэх юм байна. Ер нь хичнээн жил улсад барилдсан бай. Сумын цолтой барилдсан анхны жилийн оруулаад 8 дахь жилдээ барилдсан байл. Нодны 21 оныхыг бол тооцохгүйгээр 8 дахь жилдээ. Тэрийг тооцох юм бол 9 дахь жилдээ барилдсан. Зүг. Олон жил барилдаж болсон. Энэ хугацаанд тэгээд үе тэнгийнхэн сайхан цолон түрээд л яваад л байдаг тийм ээ. Сайхан цойлол дээшээ барилдах нь барилдаал ингээл. Одоо танаа 88 оных нас чинь хэтэл ингээл авраг мавраг төрөөл тийм ээ. Тэгжитэл өөрөө ингээд аймгийн цол тоогоо байгаад байсан. Тэгээд энэ хугацаанд ер нь би нэг улсын цолгүй үлдчих үедээ гэж санаа зовж исэн удаа байдгүй. Эсвэл би одоо бэлтгэлээ хийгээд явж хат энд заавал хүрэндээ гэж өөртөө итгэлтэйгээр зүтгэж ийгүү. Эхлээд бол би бол улсын цол ер нь аавн хүмүүс ингээд хурц арслангийнхаа эренбийг нэмээч хурцыг чинь эрен доогуур байна гэж тэгдэг байхгүй. Тэгэхээр би угаасаа улсын цол авах юм чинь хурцл бол хурц штэ л гэл тэгэл боддог байсан. Сүүл рүүгээ сүүлийн 1-2 жил бол бас нэг яалтчихгүй. Хурц нэрэл улсын цол авч чадахгүй гэвэл хурц арслангийнхаа эренбийг бас нэмж хийсэн тэр гэсэн юм бодвол орж ирж байлээ шүү. 30 гараад ирсэн чи. Ер нь бол орог энэ жил улсын цол авч чадаагүй бол баг болох тийшээ орог хандах байсан баг. Манай үеийнхэн чи одоо орог тийм болж шүү дээ. Одоо улсын цол авч чадаагүй баг амьдралаа бод юм аягийн тийм болж. Яг л болохынхаа л болиё гэж бодож байгаа үедээ л орог улсын цол авч. Сайхан шүү. Энэ хугацаанд өөрийгөө тэгээд энэ улсын начин гэдэг цолны даваагаар давхын төлөө ер нь яаж бэлдвэ? Бэлтгэл сургуулийг ер нь яаж тааруулж, яаж хийж ирсэн? Бэлтгэл сургуулийг бол би бас яг л нэлээ үнэнчил хийдэг байсан гэж боддتي. Одоо нэг багш нэг тэд хийчих гингүүт л яг л тэрүүгээр нь л хийдэг. Бүр одоо яг сумын заа дөнгөж аймаг арслан болсныхаа дараа энэ төр бол бүр
өөрийнхөө хэмжээнд л бүр давуулах маягтай л хийдэг байсан л гэж боддоо шүү дээ өөрийг. Тэгээд яг бэлтгэлийн тал дээр бол өөрийгөө би нэг хүчний бэлтгэлийн багш дээр нэг гайгүй сайн багш дээр эртгөө очиж байсан юм болов уу гэж боддоо. За хизээнээс юу хүч хийж гээсэн. Хүч яг хийх нь хийжсэн тэгээд яг нэг багш дээр хийхлээр жоохон худлаал байдаг юм шиг санагдсан. Яг өөрөө хийгээл энэ төр явхлаар айхгүй зүгээр хийгээд байгаа шиг мөртлөө өөрчлөлт орох нь жоохон бага байт юм уу гэж бодсон юм. Тэгээ би бүр 30-тад 18 онд би одоо энэ хангаа авраг гэдрийн багш Алтан гэрлэгээ багш тэр анх очиж ирсэн. Тэгээ би тэр жилээ их өөр болсон. Өөр болоод хүмүүс их өөр болж ичгэлээ гэжсэн. Тэгээ тэр жилээ өөр болоод усын галын сорилгод 4 төлдөөд. Нэлээд сайн барилтаад. Одоо энэ Батөлзий зан Ууган баяр мэрийг даваад 4 төлдөөд. Тэр жил ер нь л улсын цал авчих шиг бодогдоолдох вэ ерөөс. Тэгэл улсын цал авчих шиг бодогдоод өмнөгийнхөө наадамд очиж барилдаад. Улсын наадмын өмнө болсон. Тэгээд энэ сая нашин болсон инк амгалан 3 дээр 3 хүнээс авч барилддаг. Тэгсэн чи нөгөө босгонд нороо унцдаг. За тэр жахаа тэгээ өнгөрч. Тэгээ улсын наадам дээрээ горилготой л байгаа шүү дээ. Сайн байгаа юм чи би улсын галын сарилга тэгж барилдсан чи би ямар ч л болж байгаа юм гээл юм бодоод. Тэгээ ирээ барилдсан чи нэг давтдаг юм аа. Хоёр дээр нөгөө Батөр ших ба шүү дээ. Одоо нөгөө Баян хонгорын. Тэрнтэй тараад үзэж болохгүй байсаар барьцангуул авчихдээ. Тэгээд тэр жил л би нэлээ сайн л байсан л гэж бодоод тэрийг. Одооны дөрмээр өдр байсан бол бас яах ч байсан юм. Сонгоогүй байсан болов. Барьцангоо бол ер нь нэлээд жоохон бас хүний хөдөлмөрийг ер нь яг улсын наадамд бол бас яг хүний хийсэн хөдөлмөрийг бол талаар болгодог дүрэн байсан гэж боддог би. Барьцангоо алга болсон ч ер нь ямар вэ? Одоо тэгэл барьцангахгүй байж байгаа нь бол яах вэ тийм үст тий. Барьцангуулаад тэгээ нэг хүнд давуу байдал өгөөд энэ төр унчихлаар бол их л харамсалтай л хэвдий. Одоо тэгээд энэ барьцангоо байхгүй болсон чинь хасдаг нэг дүрэн бас гараад ирлээ л дээ. Сая одоо хангаа авраг Батөлзий зан 2 ингээл 2 тийм хүчтэй Бярта авраг зан 2 тулаал. Яг сайхан хүч хулцаал байж хаад ирээл итвэх харж байгаа гэл нэгийг хасж ийн лээ. Тэгээд одоо нөгөө хэнийг хасахтаа бол гол нь биш. Яг ингээд хүч тэнцүү 2 хүн хүч явах чихад ингээд нэг нь хасагдана гэдэг бол жоохон надад бол харамсалтай санагдсан. Тэг энэ хасдаг дүрмэн дээр ер нь өөрөө ямар бодолтой байна? Хасдаг дүрм бол яг зааланд бол бас яах вэ тий? Заалны барилдаанд хасагдчихвол нэг гомдлгүй шүү дээ. Жилийнхээ хөдөлмөрийг үнэлж байгаа нөгөө улсынхаа наадамд л хасагдчихвол хэцүү болох гэж боддог. Сая өнгөрсөн наадмаар ч бас хүмүүсийг хасаал байгаа. Тэр бол бас болохгүй байх л гэж боддог. Тэр чинь хэдэн бүх барилдаал дуусчих юм чи яаж хийдэх хэрэг ямар ч хэсэл нэг нь даваал нэг нь хайдаг л тийм шийдэл олох байх тий. Тэгээд эргээд барьц сонгодог л болж ямарчсан болохгүй гэж боддог. Идэхүйн харж байгаад нөгөөдөгт нараа давуу барьц өгдөг ч юм уу. Тэгэхээр л юм шиг санагдав. Улсын наадмаар бол ямар ч хэсэг хасч болохгүй байна. Тэр үеийнхөө нөгөө ухарч гарлаа гэд хасцсан байгаа шүү дээ. Манай одоо хоёрын чинь нэг жил тэгээ хасцсан шүү дээ. Тэгсэн 14 оны наадам билүү тий? 14 баха. Ухарч гарлаа гэд хасцсан. Төвшин баяр аврах тий. Тийм хасах улсын наадамд бол хасах тийм дэмий явах гэж боддог. Жилдээ хэд хүн бол яаж ч барилдаж болно шүү дээ тий. Тэр чинь жилийнхээ хөдөлмөрийг тэрүүгээр л хүний амьдрал шийдэгдэж байгаа юм чинь одоо өгчүүд чинь бол улсын наадамд л барилдаж яахаа үзэж байгаа шүү дээ. Ер нь жил хийсэн юм үзэж байгаа. Тэгэхээр тэгээ жилч гэлтгүй ер нь тэгээд хар багасаа хийсэн юм энэ дээр гарах гэж байгаа тийм ээ. Тэгэхээр тэн дээр хасч болохгүй, барьц сонгож болохгүй тийм л юм. Тэгэхээр ямар ч нэг шийдэл олоод хээндээ гомлоо сайхан. Тэгэл барилдаал барьцсангүй байж бол муу давнуул тэрэл үз тээ. Тэр одоо тэр бүхэн холбооны тэр барилдааны дүрмийн зөвлөл гэж байгуулагдсан баг тийм ээ. Тэр хүмүүс л одоо ямар гаргал дүргээ арга бай тийм ээ. Бодож алхалж явах болж байгаа шүү. Улсын наадмаар хасгал ямарсан тийм ээ гэж боддог. Зааланд бол одоо бас тэр
цаг нартай дарга цэрэг нь хүлээгээд байгаа бол бас үнэхээр болохгүй л хасдаг юм бо. Зааланд бол хүн нэг тэгж харамсахгүй шүү дээ бас тий. Заалны барилдаанд бол би бол тэгж бодож байгаа. Яг хүн болго өөр бодох л байна л да. Заалны барилдаан нэг харамсахгүй гэснээс ер нь заалны барилдаанд сансандаа хүртэл барилдаж чадуу байна өнгөрсөн хугацаанд за аймаг цэргийн цолтнуудын барилдаанд бол хэд сайхан шүүгүрсэн байх юм байна. Тэгсэн аймаг цэрэгтэй шүүгүрсэн. Улс аймагт бол шүүгүрч чадаагүй шүү дээ. Одоо улсын цолоо авцсан чинь нэг шүүгрөө үзчихээс л гэж бодоол байгаа. Тэгээ бодож явахд болох үз. Нулдоо Дорнод аймгийн Ариад аймгийн орсон Эрдэнэжөв гэж одоо өгөх байсан. Цаан дагуулад хөмөрсөн боловчтаасангүй түрээд арчиж байна. Өмнөг аймгийн болгонсон Ариад аймгийн 3 сарсан бэгзийн мижи сөрөн давж сумын зам нараманд хавдаг широдлоо. За төрүүчийн 7 хоногт болсон улс аймгийн аймаг цэргийн золтой барилдаанд одоо зүр дөрөнд үлдсэн 2 арслан нэг нь 3-ын даванд нэг нь одоо 4-ын даванд унж байна. За ер нь юу ч боловдоо. Өмнөг аймгийн болгонсон Ариад аймгийн 3 сарсан бэгзийн мижи сөрөн аймгийн арцх мандхаар дөрөв давлаа. 2 сарсан мижи сөрөн дагвар шуудагны барьсан дүрсэн. Тойролд уралсан сүүний барьсан дүрээ давлаа. Сүүн өвдгөрөнд тулсан байдлаар хамгаалж байна аймгийн чалтан гэрэл. Энэ жус тийм чих найдварт хамгаалт тус бишил юм гамда. Зүүндэлдэн хавирлаа. За мордс дотоод аймгийн уртслан мижсэн жирнэн. За буцаагаад баруун талдаа нэг зайлчих үедээ мижсэрэн араар нь мордсон дагуулад хөмөрлөө даасангүй гарын тэтгэлт байхгүй учраас бол доор нь орчихж байна. Өмнөг аймгийн болгонсон Ариад алдар спортын хороо говийн өвчтөн бүхийн дэвчээний аймгийн урс орсон бэгзийн мижсэрэн давж аймгийн чин алтан гэрэл өвдөж роодлоо. Өмнөг аймгийн одоо бүхийн дэвчээг бол одоо улсын чин Баатарын сумья одоо дасгалжуулж байгаа. Баянгар аймгийн орсон Батсангал аймгийн арцах ширчин хүн нарын барилдаан шуудагны барьсан дүрлээ. За мижсэрэн сугандан сэжлээ. За ингээд 2 гараар бэрдаад шуудагны барьсан мөргө сугандан сэжтэй давж байна. Өмнөг аймгийн болгонсон Ариад аймгийн урс орсон бэгзийн мижсэрэн сэргийн чин баян монкор дөрөв давлаа. Урс орсон мижсэрэн аймгийн арсан монкотнор баруун талаараа золголоо. Тахимдлаа. Согдож өнтөрөө давлаа. Их шивгэн дөрөв шалгарчулсан мижсэрэн арсангийн шагналыг Монгол улсын чин Монголын үндэсний өвхийн холбооны тэргүүлэгчшүүн Бачиргалын од хуугаар дуулаж баяр өргөж байна. Ер нь одоо энэ аймгийн цолтой барилдж байхад үе тэнгийнхэнтэйгээ барилдж байхад танаахан дундаас бас их барилдахад эвгүй халгамаар залуучууд ер нь хин байсан тухай үедээ. Одоо ч тэгээд ерөөсөө амархан хүн гэж байхаа болцсон шүү дээ. Тэрээс хоёр дээр ирж байгаа аймаг цэрэгч хоёр дээр ирж байгаа сумын зам живгүй сумын зам байна. Дөрөв дээр ер нь тэгэл даваа болгоно чанга даваа болгоно. Нэг жоо яачвал алдаа гаргач бол унчин бидрээсээ илүү л баг нөгөө барилдаас орсон тийм л хүмүүс байт шүү дээ. Ирж байгаа учраас ч юм бол. Одоо ер нь сумын зам улсын аваргыг хайцсан ч хүмүүс гайхаа байчаад шүү дээ тий. Тийм шүү дээ. Ер нь бол давнаа л гэж хардаг болсон тийм. Энэ эвгүй шүү, энийг давж мэднэ. Энэ унчиж магадгүй шүү гэж тэгж л хардаг болсон. Бүх тийм л өндөр түвшин төгсчихсөн л гэж бодож байна. Тэгээ бас ингээд дээгүүр ирэн битээ хүн чинь доор даван дунаад авах бас нэг тийм сайхангүй л байдаг байх ер нь тийм ээ. Доор даванд унах яаж сайхан байх вэ? Тэгэл цол аймгийн хурц арслан ч тэгэл улсын нэчин болцсон ч тэгэл ямар ч нэг учиргүй сайн юм бэ гэхэд нэг боломжийн өөрийнхөө хэмжээнд барилж л үйл хүмүүст сайхан харагдаж шүү дээ тий. Ер нь одоо энэ Монгол бүхэн ёсчуудгийн хэр баримталж явдаг хүн бөөрөө харахад бол их илүү дутуу цангуу сайхан дүлгөөндүүл барилдаантай одоо харагддаг шүү дээ. Гайгүй тэгэл би хүн л гайгүй л байлээ гайгүй л хүнтэй ямар ч нэг эргээд уулзах нүртэй сайхан эвтэйхэн л байчих хэсэл гэж бодож байна шүү дээ юм дээр л. Энэ бүхэн барилдаанд ер нь үлгэр дуурал авч явдаг хүн гэвэл одоо хэнийг хэлэх вэ? Би аргичаагаар тгийх сайхан бүх юм уу гэж бодоод байдیں۔ Энгийн үед ч гэсэн хувцас сундраа өмссөн бие авч байгаа байдал тэгээ барилдаан дээр ч гэсэн ер нь их сайхан бүх гэж бодоод байдیں۔ Аргичаагаар тгий. Барилдаж үзсэн үү? Аргичаагаар тгий. Бэлтгэл дээр л барилжсэн. Яг барилдаан дээр барилж байгаагүй. Тэгээ одоо өмнө говь нутаг үл яах вэ? Хуучиндаа бас тийм ээ төрийн наадмын одоо төрүүд Эмүүл Арслан гэдэл тэргүүтээ тухайн үед их олон сайхан бөхчүүдийн төв зөнгөлдөх хүрээлэнд орж ирж үзэгчдийг шуугалдаг байсан гээл бүх тайлбарлагчид зурагтаар ярьж байдаг тий. Одоо үедээ бол бас яг хөө тийм олон биш ч гэсэн сайхан начин заанууд барилдаж байна. Ерөнхийдөө энэ бүх олонтой газар бүх цөөхтэй газрын ялгаа ер нь хэр гардаг вэ бүхийн дэвжээнд?
манай аймаг одоо бас бүхэн яг сэрэх гээд байгаа юм шиг багт байгаа юм. Одоо ингээд харж байгаад манай хэд хэдэн сайхан залуучууд гараад ирлээ. Буян дэлгэр бай, Лувсан эдэ, Баян сүх. Тэгээ сумын цолтны барилдаанд сая төрүүлдэг дорж болом гэдэг. Яг тэгж ундраг нь гарч ирж байгаа аймаг бас одоо ховроо шүү дээ. Бүхтэй газарт арангаа усал яадын гэхээс тэгэхэд бол манай аймаг бол одоо бүхий нэг сэргэлтийн үе нь л болоод байгаа юм болоо гэж бодоод байгаа. Тэгээд бас өндөр цолтой бүхтэй байхын ашиг тос гэвэл одоо байна л та. Одоо ер маань улсын зам болоод одоо намайг улсын цолны босгоор алах болж шүү дээ. Юу л одоо яг улсын цол авахаас илүү яг тэр нэг өмнөх акшн байдаг ш 5-ын давааны ам авах. Тэрийг ингээл утсаараа ингээл үзээ сууж байлаа. Ингээл одоо тэр өнгөрчөөсөө тэр нэг үлдээчээсэй л гэж бодож байгаа шүү дээ тэр үедээ бол. Тэгжсэн чил үлдээл яваа л байлаа. Тэгжсэн чил од үер гэл нөгөө дэвжээ цагийн мен дээр гараад. Од үер мижид сүрэн гэл гараад ирдээ. Тэгсэн чил бүр сонирн болоод явчихлаа. Би нөгөө өөр хүнээр ингээд цолны усаа алах бол бас яг тэгж яахгүй байна. Одоо үртэй чинь ингээл багаасаа хамт бэлтгэл хийгээл ингээл барилдаал тэгэл явж исэн найз маань ингээд 5-ын даваанд улсын тэр том ойгоор 5-ын даваанд аваад за ингээл нэг цолтой боллоо одоо үер авчиж гэсэн чилгүүр уйлчих гавалдаг яг тэр дотор уйлчих гавалдаг. Тэсэл тэсэж бол нэг ахтайгаан гараал хуушур зардаг нэг юм дээр очивол тайвшрах гал ямар ч уйлахгүй дээ гэж бол суугаал юм уугаа суугаал тайвшраал тэгж байж гайг болсон шүү дээ. Яг баярлсан байж шүү дээ. Баярлсан тийм. Олон жил тэгээ нөгөө солноос мултраал цол бодоол яваалах орчин бүр сүлхөө тийм болж шүү дээ. Тэгэл одоо ер мижид сүрэн гэл тэрийг хараал өстэй хамгийн их баярлсан юм тэрэн дээр л баярлсан. Тэгээ би нөгөө одоо ер маань яг одоо ерөөнд авчаал би нөгөө хүмүүс ингээл нэг тэрж мэврээлээд шүү дээ. Тий. Тэгчүүл бас уйлчих гээд байгаа шиг санагдаа болтгоо. Тэгэл тоохгүй шууд дахин аваад тэгэл яваад тогноосаа нэг адс авчаал. Тэгжил их баярлж байсан. Яг тэр үедээ бол бас нэг югаал бас гаргачихгүй юмсан л гээл. Өө энэ мижээ уйлж гэнэ одоо яраараа залаачаа гэж хүмүүс ярих бол тэгж байна. Гөө хэлсэн яг хөө тэр чи ямар гоо мэдкод ягаад чи тэр үедээ л би тэгэл төвчээл байсан юмсан уйл. Ер нь дараа нь уйлсан уу тэгээд. Дараа нь уйлаагүй. Яг тэр үед л уйлж харсан. Гिचгээр гарч ирж игээл. Тэгэр нь одоо хоёр заан өөрийн чинь одоо тэр наадмаар дүр давчаа байж чи авна барина гэж юусэн огт хэлээгүй яриаггүй юм. Би нэг мдээгүй байсан юм а. Ер нь тэр чинь бол яг улсын наадам чинь бол яг болцоо байна бол боллоо гэж бодсон шүү дээ. Юу ч болж болно шүү дээ. Тэгээ бас одоо өөртөө бас баярлж байгаа юм гэвэл Няма адиаху би 3 аймаг арслан 4 давчаа байж байсан чинь тийм ээ. Тэгсэн мижээгээ авнаа гэсэн өөр. Тэгэхээр бас нэг олон жил явж исэн бас нэг хүнтэй гэмгүү сайхан явж исэн ил ч юм уу таал гэж бодож байгаа. Тийм шүү дээ. Сайхан нөхөрлөл тийм ээ. Бас энэ маань нэг улсын цол авчаасаа гэж л бодсон л хүний найзын ил шинж явах та тий. Тэгэлгүй яах вэ бас л нэгэн цаг үед барилдаж яваа нөхрөө цолгүй хоцроочихгүй. Цолны усаа алхуулна гэдэг чинь бас л нэг эр хүний нэг жудаг байх шүү бүх хүний бол тийм ээ. Яг тэр хоёрын хэнийг ч бас авч болох л байсан шүү тийм ээ. Тий харин тэгээ мижээгээ авнаа гэсэн. Би тэрийг сонсоогүй л тий. Тэгэл яг авсан хойно л тэгж баярлж байгаа. За тэгвэл хоёулаа энэ дээр 2022 оны улсын их баяр наадмын цолны ус алхсан барилдааныг харъя. Урвин дава. За эртээр үеэсээ нутаг орноосон одоо төрж гарах алдар суутай том бөгчүүд бөгчүүдийг одоо амлаж хүчтэй хүнд үзэгчтэй ардын хэвсгалын 101 жилийн он их баяр наадмын хүчтэй хэм барилдааны дөрвийн дава эхэллээ. Зүүнтийн дэрэг магнад улсын данийн авраг Батсуур баруунтын дэрэг магнад Монгол улсын авраг бүрэн төгснөр магнаалан гарч ирж байна. Улсын эчин Баярбаатарын барилдааны баруун талаар онцлогоо шуудганы барьсан дүрсэндээ дөрвийн даваанд бас бярта хүчтэй начинтай таарсан шүү дээ. Би ерөөс энэ улсын наадмын
3-ын даванд ерөөсөө нилээд 2 давсан ч гэсэн ингэж гаргуулж үзээг байсан. Тэгээд энэ жил үзээл тэгэл ингээл орсон цолоо авсан. Сайхан хүч дарслан гар сайтай тийм ээ. Ерөөсөө ингээл 2 давчдаг л байсан. Тэгэл 3 данд гаргуулчих гэсэн гэж бодоол нэг хэлэхэд гаргуулчих гэсэн л гэж боддог байхгүй юу? Ер нь аймаг арслан готол бүгдэлтэй гэж бодож гаргуулаад 4-5 даар яхаа үзэх хэлсэн гэж бодож байгаа. Тэгэл энэ жил сайхан мундаг аваргын дайтай арслаа шүү дээ, Мөнхбаатар арслаж. Энэ мундаг арслангаар 3-ын даваанд гаргуулаад сайхан тэгээд дээшээ солоо гол хөвтэй байсан юм байлгүй. Тэр хүний хишгийг хүртгэл байж байгаа тийм ээ. Сайхан. Зүүн боронтыг мандайлын гарч ирлээ. Манай бүхий орхотны тул таамар таруулж байсан Монгол бүхий өргөнд дулдаг улс аймгийн алдар султай бөгчүүдийн барилдаанд шодоо сайн барилдсан юм бөгтөө. Энэ одоо 90-аар давчихсан. Өмнө аймгийн Булган сум Ариата говийн хүчтэн бүхийн дэвчээ Зэвсгчэн 34 дугаар ангийн бохоо. Энэ дээр л ингээл одоо 90 ингээл тэргээл за баярлалаа гэл тэгвэл яг уйлчих гээд байгаа шиг санагдсан. Тэгэл тэгэхгүй бол тэгэл тэрч чадаагүй дээ гэж. Монгол улсын эцэг захны улсын өнгөсөн барилдааны таавхан саяутаач руусан ирүүлсэн. Шинээр 5 давж улсын ачин цолны улсыг хангасан 6 тэр өөрийгөө ер нь хаагур аманд очих гэж бодож байсан. 6 дээр мэдгүй ямар ч одоо яаж чижсэн тэгээд сайхан барилдандаа л гэж бодож байсан. Тэгээд Бацуур аврагтай нэг жоохон захын барилдаан л болцсон юм аа. Жоохон анхаарал алдах юм. Яг ингээд 100% бүлээг яаж чадаагүй тэгээд. Яг яасан юм бэ гэдэг чинь. Болоогүй гэдэг юм уу? Данжаа дард нь гарсан юм байна. Зах дээр нэг жоохон анхаарал суларсан юм аа. Тэгэл Өндөсний гоёрнат март эвсглийн 101 жилийн өмнө надан барилдсан 14 бүхийн барилдаанд 5 давж Монгол улсын начин цол урдсан бөгчүүдэд одоо онол тэмдгийг гардуулах гэж байна. Энэ начаа авсан хүмүүстэй хамгийн ахмад нь байсан шүү дээ энэ жил. Яг манай 88 9 оныхноос бараг байгаагүй шүү. Тэгэл Ямаа надтай нэг ойрхон байсан. Дандаа 92 тэгэл дээшээ байсан. Залуучууд байсан. Энэ баг 2001 байна шүү дээ. Манай үеийнхнээс тэгэл цол авсан, надтай хам цол авсан байхгүй шүү дээ энэ жил. Ямаа л байсан баг та хамгийн ойрхон. 91 оны Ямаа. Тэгэл 92. Тэгэл дээш юм байна. Тэгээд ингээд нэг нутгийн сайхан заанаараа солны ус галхуулаад тэр их хэсэн хөл цагаан дүүгийг 5 тойроод гүйж явахад ер нь юу бодогдчих. Сайхан. Тэгээд тэрий чинь л бодчих л ер нь хүн болгол одоо ингээл барилдж байгаа бүх олыг гэсэн хүн болгол тэхээсэл гэж бодож л ядахна эхлээл нэг улсын начин болчихсон гэж бодож цаашаа л явна шүү дээ. Авраг арслангууд ч гэсэн. Тэгэхээр ч одоо тэр чинь үгээр хэлчихгүй сайхан юм байна. Нөгөө 1024 бөхөд би энэ жил бодож явахдаа бол 2-ын даваа маага тооцож байгаа шүү дээ. Өмнө нь. Тэгсэн одоо ерөөс энэ улсын цол авах бол бүр жил ирэх тусам хэцүү болоод байгаа юм байна гэж бодоод байгаа би. Би өмнөх 1024-т 16 онд 2 дээр аймгийн начинтай таарж байсан байхгүй. Тэгсэн чинь энэ жил Хурц Арслан цол хавар байхад цэргийн за аймгийн заантай таарч байна. Хурц Арслан 2-ын даванд. Хинтээ таарлаа? Нөгөө Бачаргал. Завхны тий. Тэгж чангарч байгаа шүү дээ бүхийн юу. Чанар чансаа жил ирэх тусам. Айхтар болж байгаа. Би бол ерөөсөө улсын цол авах жил ирэх тусам хэцүү болж байгаа юм даа л гэж утсан ерөөсөө. Одоо тэгэл 1024-ийн төгсгүүдээр аймгийн арслангууд хоорондоо энэ жил барилдсан шүү дээ. Тэгэхээр бүхэн чанар чансаа цолтой бөхчүүд олширч тийм л айхтар л болж байгаа юм. Улсын цол аавна гэдэг л. Энэ ширүүн өрсөлдөөн дундаас гарч ирнэ гэдэг бас амаргүй л бах та тийм ээ. Даавар даван тэр цэргийн зам Батчаргалтай ер нь яаж барилдсан юм? Дан золгооноос би ингэж нэг халаад ингэж шигдэхээр нь толгоо ургалдаг байхгүй. Тэгж уургалаа тэгээд авсан. Цаа чин бас их тийм сайхан
энергитэй тийм цагаахан хүн байлаа шүү дээ. Өөрөө ч гэсэн бас улсын цолны хэлтэл бол нэг 4 давсан шүү дээ. Цол авах гал давсан хүн шүү дээ. Яа аймаг цэрэгт нэг улс аймагт шүүгэрчлүү бас нэг 4 төлөлдсөн баг шүү тий. Нэг баахан дахимдаагүй. Тий. Тотомг зам маань. Тэгээд хоёлаа одоо ингээд сайхан барилт ирэл. Тэгэл барилдсан маргааш нь цол авцсан чил би чамайд авсан бол ингээд цол авцсан явж явах юм да гэж баяр үргэлгүй гэсэн тийм цагаахан тийм сайхан энергитэй. Ингээд цол авах наадамд чинь таарсан хүмүүс ч гэсэн тийм нэг цаанаас энергитэй хүмүүстэй таарсан юм уу ч гэж тийм л юм бодогддог юм билээ дараа. Гэтэ нутгаас одоо нэг том цолтой бүх байна гэдэг бол бас сайхан юм а тий. Харин тийм. Бас нутгийнхаа дүүнрийг ингээд дэмжиж, найзуудаа дэмжиж ингээд явцдаг тийм ээ. Тий. Тэгэхгүй одоо тэгэл одоо ер маань начингараа ч юм уу, харцгаараа ч юм уу байжсэн бол тэгэл би одоо эрт хүрэхгүй л наан намлагдаа тасрах ч юм билүү. Тийм яаж мөх тийм ээ. Тэгэхгүй нөгөө том салтангууд нэлээд унтсан болохоор одоо ер маань нэлээд дээгүүр ам авчихсан шүү дээ. Ураг хэдэд авсан бай. Нэлээд дээгүүр ам авсан юм жил. Аваргууд, арслангууд тэгэл анар гэл заанаас аварга хоёрт авчих шүү дээ. Одоо чинь жил ам. Тийм жаргал 2 зааныг ам авахгүй сууж ихтэл очицол хүлээгээл байгаад байсан шүү дээ. Шууд мижид сүрэнгээ авчиж тэгэл эргэж сүүлд нэг бичлэг харсан дээ гэж. Одоо 2 зааны барилдаан ер нь одоо яг онцлог нэг гэвэл одоо юу гэж хэлэх вэ тийм ээ. Сайхан таллаа та дахимдаа та дошхон дуу байрын барилдаантай. Ер нь найзынхаа тухай сайхан чанаруудаас нь дурсах юм бол ер нь юу ярих вэ? Одоо ер ч юм бол удамтай. Морин бүрүүгээ удам. Бүхд ч гэсэн адуунд удам чухал гээл байдаг шүү дээ. Тэр шиг бүхд ч гэсэн удам чухал. Би одоо ерийг бол удамтай. Тэгээд яг тэр яг л бүхэл байхаар л хүн юм байна даа л гэж боддог. Яг тэр сэнжигний барилдаан яг ингээ мэхээ хийгээ явж байгаа нэг өөрийгөө 100% даачиж яг тэгж бүр ингээ эцсийн хүртэл явдаг аахгүй. Тэр бэлтгэлээ хийхдээ ч гэсэн яг тийм тэгж хийн дайчин гэх юм. Дайчин чанартай. Тэгээ сэнжигний тэр барилдаантай шуудагнаас сайн тал талын барилдаан сайтай. Ер нь л мундаг сайн мөхтөө. Манай одоо ганц говийн нүрийг тахалж байгаа бүх одоо ер л байна шүү дээ тий. Сайхан улс аймаг болгонд дээгүүр барилдаж байна. Сайхан улсын заан том цолтой байна. Айстаа бол сайхан баярлж чаа. Хоёр начин төрөөд нутагтаа очиход нутгийн ард түмэн яаж хүлээж авч байна? Энэ жил улсын наадмын дараа манай сумын ой болоод аймгийн ой болоод баахан л ойнод авчихсан. Тэгээд тэндээ бас хоёуланд нь барилдаад нутгийн ард түмэн сайхан хүлээж авсан. Сумын ой дээр улсын шин цолтой болоод очсон. Сайхан байлгүй яах вэ? Зуны бүтэл найр наадам л гэж авсан. 8 сарын ихээр манай аавын талынхан найр хийгээд цолон зөр цолны мэлалга. Тэгээд 8 сарын 15-нд би чинь сумандаа цолныхоо наадмыг хийсэн. Тэгээд 8 сарын 20-доор бас энэ манай хадмын талынхын хотод бас ойрхон бас тэмдэглээ. Тэгээд зуны бүтэл сайхан л найр наадам л болсон тийм л сайхан цум байлаа шүү дээ. Ер нь энэ улсын цолны төлөө олон жил барилдаж явхад хамгийн одоо бас нэг жоохон сэтгэл гонсгор үлдсэн наадам гэвэл одоо ямар наадмыг хэлэх вэ? Одоо би нэг одоо тэн дээр одоо болоогүй өөрөөсөө болоод ингэчлээч гэдэг юм уу? Би нэг алдаа гаргачлаач гэдэг юм уу тийм ээ? Би ерөөс нь унчаад ерөөс нь улсын наадам унчаад яг дотроо ингээд хэцүү ч гэсэн уйлдгүйсэн. 20 онд нөгөө нэг хөдөө нэг болсон шүү дээ наадам. Нагал хаан уулын өөртгөр нэг болсон шүү дээ зүүн тийш. Тэгэхэд би нэг 2-ын даваанд тогтох жаргалд унчаад л тэрний дараа л их уйлж муулаад их хил юм болсон. Яагаад вэ? Би тогтох жаргалд би тэр үзээд болоогүй миний гар маргаа дараа нэг л болохгүй байсан юм а. Тэгэж жоод бас л барьц сонгох болдъё. Тэгсэн чинь тогтох жаргалын талаар таарчдаг байхгүй. Тэгээ хөлийн зэцмэцүүд нь жоохон эхнийх дээр нь намайг үрнгээ болоогүй барьц марц заагүй хахад эхлүүлээ би унцдаг байхгүй. Тэгээд нэлээ маргаж бод дахиж барьц сонгуулаад нөгөө чинь дахиж барьц сонгоод дахиад би бас яг нөгөө би бас тэр үед толгой молгоо ажиллахгүй л байхгүй. Яг нөгөө түрүү нэг шиг дараал түрүү нэг шиг мордуулаад тэгэл унцдээ.
Тэгээд би яг тэр жил нэг бас гайгүй улсын цол авах боломж байсан байхгүй надад. Тэгээд би тэр жил харамсаж бараг нэг бэлтгэл тэр чинь бэлтгэлд энэ зүүн тишээ юун дээр харцтай дээр гарсан байсан. Тэгээ тэндээ 90 эртлээл одоо энэ дархаатайгаа хамт явчихсан. Дархан бат. Дархаатайгаа хамт л уйлал. Дархаа яг хоёр давц. Би хажууд нь уйлал. Нарны хувьд л уйлал явуулсан. Тэр жилэл надад их харамсалтай санагдаад идэв. Тэр жил тэгээд болох болоогүй л байсан юм. Инжилэл болох ёстой байсан юм бас гэл. Одоо таахгүй л тий. Татах жаргал арслаж бас тэгээд тэр жилээ 4 даваад, энэ жил бас 4 даваад харамсалтай нарай цолон дурж амжсангүй дээ тийм ээ жил. Татах жаргал энэ жил тэр жил 4 даваад орхон баяр тунд төглөө тий. Тэгээ энэ жил болохоор золбоо харцахта 5-ын даваад үлдээд. Татах жаргал. За энэ жил нөгөө допинг шинжилгээнд дээр таарал за яаваа хөө гэлтгсэн чи. Харин ингээд болсонгүй л гэлтгчихлээ. Бараг манай үе шүү дээ. Тэр би тэр чинь үе явахгүй тэгээ. Тэр нэг тэгж нэг улсын над 2-ын даваа нэг хэвээр нэг 80 юм болчихсон. Би бүр 2-ын даваа дуустал бараг нөгөө гомдолтойг хүлээгээд талбай дээр л байгаад идэг. Дахиж барьцааг нь болоог байхад хайцсан. Тэгээ бүр биемий хөрчиж байгаа ч тэр чинь ингээд сэлэхтэйд гадаа байхад. Тэгээд тэгж маргаж гарч ирээд дахиж барьцаа аваад нөгөө барьцаангооны барьцаа. Тэгээ би нэг халдаг хүн болж байгаа мордуулаа тэгээ онцсон. Тэгээд яриаг чинь сонсоод байхаар нэг уйлах гадайсан уйлсан л гэж ярьж нэлээ хэд удаа сонсогч. Тэгэхээр ер нь их нулимс ойртой сэтгэл зөөлөн хүн байх гэдэг нь. Мэдгүй то тийм байл үү. Гэхдээ юм л бол уйлчин ч гэж юу хөө тэр чинь нөгөө нэг амьдрал шийдэгдэж байгаа юм чинь. Нөгөө олон жилийн л хүний хүч хөдөлмөр заяа байна тийм. Хүний хүч хөдөлмөр нөгөө богшин гэдэг шиг юм болж байгаа юм. Тэгэхгүй юм л бол уйлаад байдаг ч юм гэж байгаа. Мөн говийн чинь сая энэ юуны алтан цомын 1-р шатанд аль багтаа таарчлаа. Гой сүмбэртэй таарсан байна. Эсвэл илтгэлдүр гэсэн мэлээ шүү те. Гой сүмбэртэй таарад 19-6-аар очлоо. Одоо 2-р шатандаа нөгөө баян хонгортой таарсан тий. Баян хонгор чинь чанга багтаа. Баян хонгор чанга. Цэрэн догтох начин орж ирж хэсэг тойлох бай. Тэг үлэг. Бас л нэг юм нэг адуу тонгочж байгаа юм шиг юм болох юм шүү те. Дүүгүртэл ачаал утгаал энэ. Монгол бүхийн дивжинд одоо анх орж ирж байсан үе. Өнөөдрийг ингээ харьцуулаад харах үе хоёр ирнэ. Хэр өөрчлөгддөг юм бэ? Энэ бүхийн ертөнцийн өөрөө хэр өөрчлөгдөж идэв юм бэ? Өөрчлөлт улам л одоо бол бүхэл чанарчаал байгаа л гэж боддог шүү дээ. Жилэр одоо түрүүн ярьсан 16 оны 1024 одооны 1024 өөр болж байгаатай л адилхан л бүх одоо Монгол бүх сайхан болж байгааг хажуугаар саар юм гэхээр энэ допингийн асуудал гэж боддог юм би. Допингийн асуудлаас л нэг салжуулал ер нь болно. Одоо дүрмээ өөрчилсөн юм чинь. Би одоо ингээ улсын одоо 8-9 жил барилдсан гэхэд ингээл тал хувь нь л баг ингээл дандаа л допингтэй холбогдсон бөхчүүдэд онцсон байх жишээний. Дандаа л урд нь ч юм уу илэрсэн л хүмүүс байгаа байхгүй ингээл допинг тэрнээс илэрсэн тэгэл тийм хүмүүс. Тэгэл одоо мэдэгдэж байгаа тэр юм чинь мэдэгдэхгүй заалны барилдаанд яаж байгаа юм бэлээ. Тэгэхээр одоо ингээд энэ амжилтыг арай өмнө гаргачих байсан юм уу? Бас нэг улсад өмнө нэг 3-4 давчих байсан юм уу ятхнаа допинггүй байсан бол шүү дээ. Тэгж л их харамсдаг юм би. Одоо энэ сүүл гарч ирж байгаа бөхчүүд залуучууд ч гэсэн тэгэл ер нь энэ чигээрээ допингтэй бол бас хэцүү шүү дээ, тий? Тэгэл бүх рүү нэгэнд орсон хүн нөгөөдүүл нь допинг хэрэглээ барилдаад байдаг. Нөгөөх нь уураг авах уугүй юу, ураг уух уугүй юу, бит уураг өтөм хэрэглэх уугүй юу, хоолтой хоолгүй. Тэгээ барилдаад байдаг. Тэрний жооронд асар их зөрүү байгаа шүү дээ. Тэрийг л би одоо Монгол хөхөөс л тийм допинггүй л болоосай л гэж л боддتي. Явцын шинжилгээгээ одоо яагаад авдаг вэ? Тэр мөрийг л нэг цэгцлэх хэрэгтэй юм шиг санагдаад байна.
бид нар намрын нээлтийн барилдаан дээр магалжав тэргүүнээс нэг яриа авчихсан. Тэгээ явцсан шинжилгээгээр нь авах уу гэсэн чинь одоо авнаа л гэж байсан. Тэгээд одоо болтол авж байгаа чимээ байхгүй л байх шиг байна шүү дээ тийм ээ. Тэгээд ер нь допингийн талаар л нэлээд сэтгэл дондоорлоо гэдэг миний хувьд. Допингийн суртал ухуулгыг одоо их муу хийдэг юм уу? Яад юм дараа нь ингээл допингд холбогдсон хүмүүс болохоор би тийм бэртэлтэй байж байгаа тэндээ юм хэрэглээд ингээд илэрчлээл гэдэг иймэрхүү маягийн тайлбарууд л голдуу явж идэх л та. За зарим нь бол бас жоохон санаатаагаар хорлогчлооч гэж байгаа бас байдаг баг. Зүгээр ер нь та нар тийм допингийн талаар ойлголт ер нь хэр байдаг вэ нийт бүгчүүдэд? Ер нь ингээд нэг эм уусан ч гэсэн л одоо ингээл нэг таньдаг эмчимж байгаа шүү дээ, спорт эмч. Тэрнээсээ энэ болох уу, энэ яах вэ гэж асуудаг л та. Миний хувьд бол тэгэхээр тэр тал дээр бол мэдээлэл сайтай л өгдөг байх гэж боддоо шүү дээ би бол. Хүн допинг угаасаа допинг илэрчээсэ гэж өөрөөсөө бодохгүй шүү дээ. Хүн тэгэхэд бол өөрийгөө хамгаалж л байх хэрэгтэй л гэж боддог. Ёстой нөгөө аяхтай юмрын л допингийн төрлөл юм хийждэг юм бол. Би бол допингийн эсрэг хатуу байр суурьтай байдаг. Тэгээд бас өөрийгөө бас тодорхой хэмжээгээр өөрийгөө ч явах ингээд допингийн эсрэг байгаа хатуу байр суурьтай улсууд бол ингээл бас амжилтаасаа ерөнхийдөө ингээл хомслуулаад байгаа байхгүй юу? Ер нь бол тэгэхээр одоо энэ допингийн эсрэг л ямар арга хэмжээ авахаар энэ бүхий холбоо маань л сайхан нэг шийдвэртэй л арга хэмжээ авмаар байгаа. Хатуу болгохоор юм хугацааг нь. Тэгэхгүй 2 жил мэлээр хасчаар ч юм бол хүмүүс ураг эргэж орж ирээл байгаад байгаа байхгүй. Тэгээд 4 жил болголоо. Хүмүүс ч өөрсдөө ингээд допинг гэдэг хэрнээ үзэгчд допинг гэдэг хэрнээ ингээл энэ тэдхийг комент харахаар доор нь 4 жилээр хасчлаа гэл нөгөө хүмүүсээ өрөвдсөн байгаа байхгүй эргээд. Тэгэж болмооргүй юм шиг санагдаад байгаа. Допинг хэрэгэлсэн бол хэрэгэлсэн тэгэл. Гэхдээ яг нөгөө их баг гэдгээсээ шалтгаалж яг жилийн янз бүр болгож болох л бахал та тий. Яг тэгээ илэрхэд бол олон янзын шалтгаан байдаг л бахал да. Зарим нь санамсаргүй, зарим санамсартай гэд тийм ээ. Гол нь тэр нөгөө илнэгд л илэрсэн л бол илэрсэн юм чинь тэр хариуцлагаа сайхан хүлээдэг болчвол гол нь бол бас энэ хязгаарлагдах тал байж болох юм шиг санагдаад. Допингийн шинжилгээ тэгээд ойр ойрхон аммаар юм шиг санагдаад байгаа. Тэгэхгүй ингээд жилд 1-2 авахлаар бас хүмүүс одоо тэр нэг хугацаа байдаг гэдэг байхгүй. За илэрдэг хугацаа одоо жишээ нь мэддэг юм шиг л. Жишээ нь одоо ингээд өнөөдөр хэрэгжилчлэг нэг тэдэн сарын хугацаанд би байж гоод арилждаг тим юм. Тэр хугацааг нь өнгөрөөчхөр илэрдэг. Тим байдаг гэдэг байхгүй. Тэгэхээр ойр ойрхон авч ижил тэр хэрэглээг ерөнхийдөө бууруулах болов огт арилжна гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр ингээд ойр ойрхон шинжилгээ аваад багасгаж байж тэгэл айжмаар л алга болох гэдэг байхгүй л гэж боддог. Энэ л хортой байгаад байна тийм ээ. Ер нь ингээд анх бүх болох гээд залуу бүх хүүхэд ингээд сүр мөсүрт барилдаал ингээд явж явах үед бүхчүүдийг харахаар ер нь энэ Монгол бүхий юунд нь илүүтэй их татагдчихэв. Багасаа л нэг бүхэл гэвэл сайхан санагддаг л тийм л байсан. Бүхэл тэр цаанаас л бүхэл болох л барилдах тийм л тавилантай л байсан юм шиг байна. Бүхчүүдийг харахаар сайхан санагдал манай аймгийн тэр бүх гэл. Манай бас нэг нөлөөсөн юм нөгөө манай ээжийн дүүнер одоо нэг ах байд юм аа. Бүх тайлбарладаг, бүх застдаг нах. Тэд нар ч нөгөө их бүх ярина. Тэр тийм энэ юм тэр тэгж гин бүх юм барилдаанд явчаал ирнэ. Тэглээ инглээ гэл. Тэд нар бас нөлөөлсөн баг гэж боддог. Сонсч ирсэн сонин сайхан дурсамжуудаасаа яриач одоо ингээд анх юу сонсоод л тэгээд их сонирхол сонирхолд татагдчихв тийм ээ. Тэд нар ч л хоорондоо яриа шүү дээ. Одоо аймгийн аваргын барилдаанд явлаа. Тэр тим юм аа. Тэр мундаг юм аа. Тэр тим их их нь тэр механистэ сайн орж байна ч гэдэг юм уу. Тэгж ярина. Тэгэл нөгөө манай тэр ээжийн дүүнер ах нар ч бас тэр тэмцээнд явдаг байсан байхгүй. Аймгийн аварга нэг тойргийн барилдаан болдог гэсэн. Тэр лүү яваад барилдан тэглээ инглээ гэл хүрээ тэр нь
тэр ах нарыгаа би яг бөхөн дагнаа явсан бол бас аймгийн Арслан бол ямарсан болчих байсан байх гэж боддог. Ер нь Ахмад хүүхдүүдийн ярьж байгаа нь бол энэ залуучууд заавал их спортоор хичээлэх хэрэгтэй. Их спортоор суурьнд явах юм бол тэр их спортын мэдрэмж гэдэг юм үндэсний бүхүүд бол одоо их ач тусаа өгдөг шүү гэж ярьдаг. Нэрнч хараад байхад бас тийм ч юм шиг. Өөрийн чинь хувьд ер нь их спортын төрлөөр ер нь хэр барилдсан бэ? Би яг огт барилдаагүй бол биш л дээ. 10 жил мэлд байхдаа бол чөлөөтийн тэмцээнээр ордог байсан. Энд ирээд тэр нөгөө үндэсний үеийн дамир сууж байхдаа нөгөө үеэлтэйгээ хамт чөлөөтийн бэлтгэл нэлээ хийсэн. Сургуулийнхаа тэмцээнд ордог. Тийм л хэмжээнд байсан. Би яг бас нэг чөлөөтөөр нэг анхан шатны гэх юм. Тийм юм. Тэгээд жуудаа модоо бол байхгүй шүү дээ. Тэгээд ер нь бол тэр их спорт гэдэг бол одоо нөгөө дүрм өөрчлөгдөд их спортынхаа сайн барилдаад байна гэдэг шүү дээ. Тэгэхээр зайлшгүй тийм нарийн мэдрэмж суудаг л гэж ярьд юм лээ. Их спортоор хичээлсэн хүмүүс. Нарийн одоо баг зэрэг жоохон зайн мэдэрдэг ч юм уу. Одоо нөгөө анхан шатны хүний санаанд орохоргүй тийм нарийн барилдаан сурдаг. Нарийн мэдрэмж суудаг л гэж ярьд юм лээ. Шал өөр л дөө тэр чинь барьцгүй барилдаа илүү хөгждөг л байх гэж бод. Тэгдэг баг тийм ээ. Ер нь одоо ингээд бодоод байхад өөрөө ч нэг одоо мэдээж начин болсон наадам хамгийн сайхан наадам. Өөр бусад зүгээр энгийн үеийн заалны барилдаан байдаг юм уу, аймаг сумын наадмын дэвжээ байдаг юм уу, улсын наадмын дэвжээ байдаг юм уу? Их өөртөө сэтгэл ханамжтай үлдсэн барилдаан ямар барилдаан бэ? Сэтгэл ханамжтай. Би аймаг Арслан болчоод их баярлж байсан санагдаад байна. Маргааш нь өглөө нь боссон чил бүр тийм нэг гоё нэг хүмүүс нэг инээд сэрнэ мэрнэ гэж ярьдаг штэ. Тэгжил бүр инээд өглөө боссон чил бүр инээд төрөөдсэн санагдаад. Бүр нэг сайхан санагдаал. Тэр чинь яг нэг анх аймаг төрүүлчихэнсгээл бас сумын зам болсноос хойш бодож байгаа штэ. Тэгэл бас нэг нилээн болж ижил аймаг Арслан болж байгаа ч тэгэл аймаг Арслан болцсон. Маргааш өглөөнөөс ирэхэд тэр их сайхан санагдчихсэн. Улсын начин болчихсон ирэхэд ямар байна? Улсын зул авцсны дараа бол тэр чинь 100 га юм болчихоо шээ. Хүн болгон баяр үргээл. Тэр хүмүүсийн баярлж байгаа мэдрэмж бас их сайхан байдаг юм бэл. Өөрөө баярлахаас гадна хүмүүс чинь ингээ олон жил явж байгаа нэг цол авчаасаа л гэж бас хөрг юм бодцоод юм шиг. Тэгээд тэдний тэр миний өмнөөс баярлж байгаа хүний өмнөөс баярлж байгаа тэр сэтгэлийг харах бол их сайхан л байдаг юм бэл. Ер нь тэгээд хөдөлмөрлсөн хүнийг, зөв явсан хүнийг нэг бурхан шагнадаг энэ төр гэж улсууд ярьдаг. Би өөрөө чинь яг их тэгэж хөдөлмөрлөж, их зөв явж ирсэн болохоор л энэ сайхан цолны босхоор бас алхсан байх таа л гэж боддөг шүү. Тэ, хүмүүс ч гэсэн бас яг тэгэж яриад байдаг. Ер нь нэлээд хэдэн хүнээс бас тэг сонсч байсан. Зөв явдлаа, зөв явсны буюу ямарсан цолоо хүссэн цолондоо хөрлөөдөө гэжсэн. Тэгээ бас нэг бөхтөө нэг юмд нэг сэтгэлээсээ ханддаг юм байна шүү дээ, тий бас. Тэрийг маань бас харсан юм байд юм болов. Нөгөө зоригт начин биш үү? Одоо нөгөө сэлэнги. Тий. Тэр ах нэг алдрын багш байхдаа нэг ярьж ирсэн юм аа. Аймгийн Арслан гэдэг бол хөдөлмөрлсөн хүнд ирд юм аа. Ирдэг цол. За. Улсын начин бол хувь тавилангаар, улсын цол болохоор ингээ хувь тавилангаар олддог цол болчт юм байлээ. Гэт өөрөө начин хүн шүү дээ. Тэр чинь тооч начин болсон мундаг хүн. Тэгж ярьжсэн. Тэгэхээр би бас хожууч гэсэн ямар ч улсын цол авах хувьтай байж тэл гэж бодвол сайхан бэлгшээгээл хувь заяанда баярлаа сууж энэ гэдэг. Ер нь одоо начин бөхөөс гадна ямар хуу төрлийн зүйлд одоо хобби сонирхолтой хүн бэ? Би одоо нөгөө багада мөр мал ундаг аав маань уйдаг байсан болохоор адуун жахан сонирхолтой л байти. Одоо бас нөгөө хүн амьтны өгсөн адуун мал цуглуулна. Одоохондоо яг уйж мүйж чадахгүй. Зүгээр жоохон өөрийнхөө хэмжээд үржүүлэг хийгээл. Тэгэл нутагт хөдөө аавдар маань адуу мал байж л тий. Тэгээ бас нэг хаяа бас нэг Сүхбаатар матраас адуу мал цуглуулаад тэгэл өчтий. Ер нь өөрөө хөдөө байхдаа адуунд хэр эрттэй байсан? Гэхдээ би яг нэг айхтар эрттэй бол биш. Гэхдээ ямар ч нэг даагмаагаа сургаа унждаг. Өөр хүнээс гоохоо даагмаагаа сургаа унждаг л байсан. Их гойдгүй л байж тээ тэгвэл. Гэхдээ муу хүн байж бодлоо гайгүй байсан.
Ер нь энэ говийн чинь бас ер нь тэмээ их маллахын танайхан тэмээтэй юу? Тэмээтэй манай тэмээтэй. Би бас нэг оюутан болохоос өмнө тэмээ өөрөө нэг тором сургаад. Тэгээ нөгөө манай говьд чинь нэг тэмээний баяр гэж болдог байхгүй. Тэнд тором уралдуулаад. За. Гэсэн нөгөөх маань бас гайгүй зургаалаад юм уралдаанда. Тэгээ ер нь бас нэг дааг уяад. Тэмээ тором уяад дааг уяад уяаж болж байгаа. Тэгээс өдрөг мөхөр орсон. Бас нэг намар нэг сургуулийн үг цуглдаг лөө 9 сарын 1-нд нэг уралдаан болдог шүү дээ. Суман дээр нэг дааг маг уралдаг шүү дээ. Тэгсэн чинь би нэг бас нэг дааг уйдаг юм аа. Тэгээ нөгөө даага уралдуулсан чинь бас зургаалч. Тэр ер нь яг ингээл харж байсан чинь 5-аар ороод ирж байгаа байхгүй. Айргийн 5-д. Тэгсэн чинь яг нөгөө барайны үзүүр рүү орж ирсэн ээ. Жаахан ингээд яачдгийг. Ажид чи хадуурчдгийг. Тэгээ зургаалчдгийг. Яг нэг биний яг мөр үйсэн уяач байсан төвх гэвэл нэг тим хоёр л төв байна. Тором зургаалуулж, дааг зургаалуулсан дэвэл хоёр. Айрг руу арай л багтахгүй. Тэгэхээр тэр лөө нэг тэгж залуудаа орохооргүй юм байсан юм байлгүй дээ. Тийм үү. Айргдсан бол тэгээ мөрөө хөөжчих байсан. Шунчих байсан ч юм билүү тий. Ямиг ээж мэдхүү. Ер нь энэ хуучны сайхан улсуудын сургаалууд их залуу хүнд хоошид их үнэтэй амьдралын зам мөрд ер нь ховтой тийм байдгийм шиг байгаа. Тэгээ бүх барилдаад явж байхад хэний үгийг голдуу их сайхан сонсч, хинээс их сургаал сонсч явбаа энэ хугацаанд. Хүний ярьж байгаа юмнаас нэг өөртөө тусгаад авчих гэсэн авах юм ин авчих хэсэл гэж бодчихдээ ер нь. Тэгээд хүн болгоноос сайхан ахмад өгчүүдээс нутгийн настай улсуудаас ганц бөхчгэлтгүү тэгэл амьдрал дээр тусгаж авах юу вэ? Тэр болгоны тусгаж аваад тэгээд ерөнхийдөө ингээ бүхий зөвхөн одоо энэ замналдуулыг чиглүүлсэн хүн бол би Сумьяхай гал гэж боддتي. Тэгэл яг намайг одоо ингээл анх нэг аймгийн цол авах гал энэ төр явж байхад хоол үнсний юмд өөрөөсөө илүүчлээ дацраад өгнө. Тэгэл нэг бэлтгэлдээ чи ингэлдээ тэгэлдээ яагаа бэлтгэлдээ таслаад байна юу болж байна гэл. Тэгэл нэг сумаасаа нэг дараагийнхаа цолтон бас нэг төрүүлж хийсэн гэсэн тийм л тэрүүний дотор тийм л бодол байсан бахал та. Тэгэл ер нь бол одоо би өөрөө айлын том ч гэсэн тэгэл өөрийнхөө хуурайхыг л гэж бодож байсан юм. Танай өмнө говийнхан гэхдээ бас их бүхэн дэмждэг улсууд олонтой юм шиг байгаа юм хараад байгаа тийм ээ. Тийм манай аймаг чинь бас бүхчүүдэн дэмжин сайхан сэтгэлтэй хүмүүс байгаа шүү дээ, олон байгаа шүү дээ. Одоо танай өмнө говийн засаг даргач одоо Сэвдорж гэж аймгийн зам хүн байна. Энэ хүн бол бас Монгол өхөд нэг хэсэг сүрхийн менежмент хийж явсан гэдэг. Энэ хүн маань одоо ер нь бүх рүүгээ хэр анхаардаг вэ? Сэдэгч одоо нөгөө бүхий холбооны аймаг цэргийн цолтой өгчүүдийн барилдааныг ер нь санаачилсан, гаргаж ирсэн хүн шүү дээ ер нь анханасаа тий. Тэгэхээр ер нь одоо ч гэсэн бүхчүүдтэйгээ холбоотой өөрөө нөгөө бүхчүүдийн жаргал зовлон ойлгодог болохоор бүхчүүдийгээ ер нь ойр байдаг. Тийм ах маань. Гавыг харцаг марцах шиг тэгж ярьж чадахгүй юм шиг үлээ би бол. Гавыг харцах шиг их гоё яриа сурцсан хүн байл шүү дээ тий. Амар юм бил. Тэгэхээр манай өгчүүд энэ тэнд олон газар очиж найр наадамд барилдана хөдөө гадаа их явна бэлтгэл сургуулийн тэнд хийн тэгэл. Ер нь өгчүүдийн онгоо хөгтөө явдлыг сонсох юм бол ер нь барагдахгүй юм шиг байгаа тийм ээ. Өөрөө чи хөвж гисэн одоо тэгэл бас л бөхчгэлтгүй эр хүний хувьд тэгэл энэ тэнд олон газар явна. Сайхан дурсамжууд олон л үлдсэн байдаг байлгүй. Тийм тэгэл наадмын бэлтгэл дээр л ерөнхийдөө хөгжилтэй юм их болно шүү дээ. Тийм манай нэг нутгийн нэг хоёр залуу нэг нэр анх нөгөө бэлтгэл гарч байгаа залуучууд нэг 18-20 тэл залууч тэр дээр үеийн л юу л да. Нилийн дээр хэдэн жилийн өмнөх. Тэгээд нэг рүүгээ нэг юм хуурамч дугаараар ингээд эмхтэй хүн болол мессеж бичиж гинэ нөгөөх рүү. Тэгэл бичээд л байж гинэ. Өө нөгөөх нь бүр итгэцэн бичиж байгаа сүүл рүү бүр уулзах юм болж гинэ. Уулзах юм болол за чи тэр юуны цаанаараа тэр баруунтай байгаа тэр уулын цаанаараа хүлээж өгсөн чил нөгөөх манай найз тэр
дээлэн өмөрцөл тийшээ алхаж байсан гэсэн. Баруун дэшиг. Тэгээ баригдаж нөгөөх нь хажууд нь байж байгаа инээгээл юм бичээд байхгүй. Тэгээ нөгөөд чинь мэдээж өстө бөө юм болсон гэсэн. Дээлэн өрцөл нэг ингэж чадаа да. Дээлэн өрцөл баруун дэшээ алхаж байсан. Тэр ч бас тэгээд тиймэрхүү хөгжилтэй өнүүд бол зөндөө л болтыг. Ер нь өөрт чинь ингээд энэ нэлээд хэдэн жил барилдахад хайж үзээгүй бүх байдаг. Ер нь олон унсан бөхчүүд л байгаа баг. Хин дэр нөх олон унсан байна. Би ч одоо eerstээ бас нэлээд унсан шүү. Ер нь ганц хоёр л давж үтсэн баг. Тэр чинь нэг нутгийн чинь энэ тийм зөндөө таарна шүү дээ. Олон таарна, олон унжсэн. Пүрүүгээрд бас нэлээд болсон байгаа. Одоо харцаг пүрүүгээрд. Бас нэг давлуу яалаад гэж л байсан. Тиймэрхүү улсуудад бас нэлээд унжсэн юм. Ер нь ямар хөө барилдаантай хүнтэй барилдах хэвтэйхэн байдгийг. Өөрөө ч хувьд. Би ч өөрөө нэг жоохон тийм хөдөлгөөн багтай, жоохон тогтуун дуухан тийм барилдаан төлгөө. Өөртөө адилхан хүнтэй л арай зүгээр юм шиг байт шүү дээ. Тэгэхгүй жоохон хурц барилдаантай хүмүүс л арай айгүй байх шиг санагдаад байт. Гэхдээ одоо тэднэрт зориулж одоо бэлтгэл сургууль дээр ямар хөө юм. Одоо би дахиад тааруул энэ ч одоо яаж хамгаалах вэ? Яаж давах вэ гэдгийг одоо хэр боловсруулдаг. Тэгээд чинь тэдэртэйг барилдаад дахин барилдаад байхлаар бас жоохон дасна л да. Тэгээд тэдэртэйг ойролцоо барилдаантай хүмүүстэй бэлтгэл дээр их барилдаад байхлаар бас жоохон гайгүй болт. Нөгөө дасан шүү дээ хүн чинь тий. Энд ингэхээр юм байна, тэгэхээр юм байна. Тэрийг бодно, боловсруулна. Бөхтөрч тэр одоо амьдрал дээрч тэр өөрөө чинь одоо баримталж явдаг гол зарчим гэвэл ерөнхийдөө хүнтэй ямар ч хүнтэй нэг гэмгүү сайхан учиргүй сайхан дотн найз нөхдөөн байг гэхэд гэмгүү сайхан эргээд уулзахад энэ маань гэдэг уулзахаар тийм байхаас л гэж боддتي. Сайхан хүнтэй эргэж уулзах нь үртэй сайхан байхаас л гэж боддتي. Зорж зүтгэж явсан сайхан улсын золондоо хүрлээ тэгээд одоо хоошид ер нь өөрийн одоо яг нэг 20 жилүүддээ эд барилдах хугацаанд тавьж байгаа эрхэм зорилго юу вэ? Одоо ямарсан сайхан цол авцсан. Дотроо бол ямар ч гэсэн нэг цолоо баталчих юмсэл гэж ямарсан бодож байгаа. Тэгээд ер нь тэгээд бас юмыг бас хүн хитрхи ингэж улаас ч бас бодож болдгоо болоо гэж бодсон. Ер нь тэгээд яг ерөнхийдөө бодоол зүтгээл тех болондоо л гэж бодож явахд болд юм байна даа л гэж бодсон. Тэгэхээр одоо ойрын 2-3 жил ямарсан бэлтгэл сургуультаа сайн хийгээ сайхан ямарсан сайн ачин гэж хэлүүлэхээр байна даа л гэж бодож байгаа. За ингээд одоо нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч одоо студийн маань хамарт цаг заваа гарган хүрэлцэн ирж сайхан ярилцсан ачиндаа одоо тэгээд маш их баярлалаа. Тэгээ хоошид бэлтгэл сургуулаа улам сайхан чамбааруулж зорж яваа одоо энэ сайхан цолоон батлах тэр хүсэлтэд хүрч за цаашлаад одоо цолоон ахиулахын сайхан өрөөл өргөё. За баярлалаа. Танай нэвтрүүлгийн хамт олонд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцсоосонд баярлалаа. За баярлалаа. Эрхэм үзэгчтэй Гүндүгэн яриа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй. За айраг нь тэр айраг удаа. Уулын сайн л да биш. Хүүттэй дээ наач. Хүүтэн л. Тэгтээ гайгүй. Наач гэхдээ ямар хөө айраг байна? Дажгүй айраг байна. Энэ өвөл мөвөл нөгөө айраг ховордцсон үед их зүгээр шүү дээ. Нөгөө сүлжээ дэлгүүрүүдээр зарж идэг учраас. Дажгүй айраг. Танай хотонд ч хамгийн гоё айрагтай гэдэг л. Манай Аранга хотонд ч та айрагны өвлгийг нутаг шүү дээ. Манай говийн айраг чинь яг шин дээр бол гоё үйт. Жохон хуучраад ирэхээр л хурдан хатуурч гэх юм. Ургамлынх нь юу гэдэг юм бэ? Тийм үү.